Ньюс агентлаг 10 жилийнхаа хүрээнд Ньюс форум хилцүүлгийг өрнүүлж байна. Хилцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл тэр дундаа онлайн сэтгүүл зүйд хөгжүүлж байгаа вебсайтын төлөөллүүд, аярын нийгмийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцож байна. Бид хилцүүлэгт оролцогчдын санал бодлыг сонслоо. Яг өнөөдөр бас Ньюс агентлаг 10 жилийн удаа зориулаад ийм форум хийж байгаа нь ач холбогдолтой л доо. Яагаад тэгэхээр ерөнхийдөө хүн болгон одоо нэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу өдөр тутмын сонины зах зээл маань ингээд буурч хумигдж байгаатай холбоотойгоор хүн болгон сайт хийж, сэтгүүлч бодлого маань нэг 2-3 сэтгүүлч суугаад вебсайт хийж болдгийм байна гэд нэг ийм зарчмаар бид нэг сүүлийн хэдэн жил явлаа л да. Тэгтэл одоо яг чухам юу болбоо? Энэ одоо зөв байсан уу, үгүй байсан уу гэдэг асуудал гарч ирж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл вебсайт гэдэг чинь тусгай мэргэжлийн редакц байх хэрэгтэй байна. Мэргэжлийн том хамт олон байх хэрэгтэй байна. За вебсайт ажилладаг сэтгүүлчд маань өөрсдөө мэргэжлийн өндөр ур чадвартай байх хэрэгтэй байна гэх. Тэгэхээр энэ бүгд одоо кодчлалыг бас энэ гаргаж ирэхэд энэ форум бол бас их ач холбогдолтой Ньюс форум гэдэг надад их шинэлэг харагдчихээн. Бас их сайхан санаачлага байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа байгууллагууд нь өөрсдөө салбарынхаа асуудлыг тулгамдж байгаа асуудлыг өнөөдөр ямар гарц шийдэл байна вэ гэдгийг ингэж хэлэлцүүлж ирсэн мэт тохиолдлыг бас тэр болгон санахгүй байна. За 2010 оноос эхлээд интернет захин орчинд бол нэлээд эрчимтэй хөгжижээ. Тэгээд ялцчгүй одоо өнөөдрийн ихтгэлд гарч байгаа захин орчин руу одоо хэвлэл мэдээллийн хандлага явж байна гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ньюс аймгийн сайтын тухайд гэвэл яг харахгүй энэ хэвлэл мэдээллийн хөгжлийн одоо манлайлагчдын нэг гэж хэлээ л да. Тэгээд чиг хандлагыг бол яг харахгүй цаг хугацаанаас очихгүй ингээд явж байгаа нь бол үнэхээр энэ тухай яриа өрнүүлэх ийм эрхийг эднэрт олгож байгаа гэж бодож байна.